Сайн байцгаана уу шинэ монголчуудаа, та бүхэнд өнөөдөр Android үйлдвэрлэлийн системтэй утсан дээр манай подкастыг хэрхэн сонсох талаар харуулъя гэж бодлоо. Өнөөдөр Play Store руу ороод Spreaker гэж бичээд хайгаад үзээрэй. За Spreaker гэдэг энэ аппликейшн гарч ирнэ. За энэ хүү аппликейшнийг даунлоад хийнэ. За өөр бас санал болгох аппликейшн гэх юм бол Google Podcast гэж байгаа. Энэ Google Podcast руу бас орж сонсож болно. За тэгэхээр бид нэр өнөөдөр Spreaker аппликейшнийг туршиж үзье. Манай аппликейшн ер нь бол подкаст сонсож болох бүхий л аппликейшн дээр бас суусан байгаа. Гэхдээ миний та бүхэн санал болгох нь бол энэ Spreaker байгаа. Энэ бол маш олон подкастыг өөртөө нэгтгэсэн дэлхийн бас топ подкаст аппликейшн болон вебсайтын нэг юм. За Spreaker гэдэг аппликейшнээр орохоор ингэж харагдана. За хайлтын хэсэг дээр мэдээж манай подкастын нэр болох Шинэ Монгол подкаст гэд хайхад бол гараад ирнэ. За ингээд шар icon-тэй Шинэ Монгол подкаст гэж байгаа. За энэ дээрээ дараад хамгийн түрүүнд та бүхнийг хийгээсэй гэж хүсэж байгаа зүйл бол энэ шар тэмдгэн дээр дарж биднийг subscribe хийгээрэй. За ингэхийнхүү энэ хүссэн подкастн дээрээ дараад өөрийнхөө подкастыг сонсож авч болно. Дээрээс нь нэг даваатлан даунлоод хийж болно. Даунлоод хийснээр та офлайн үед ч гэсэндээ сонсох боломжтой. Хадгалж аваад өдөө явахдаа сонсоод үзээрэй. За өөр нэг аппликейшн мэдээж Google Podcast байгаа. Google Podcast аппликейшнээр орохоор мөн адилхан та бүхэнд хайх хэсэг бас гарч ирнэ гол хэсэг дээр. За энэ хүү хайх хэсэг дээр дараад мэдээж Шинэ Монгол подкаст гэж бичнэ. Шинэ Монгол подкаст гэж гараад ирж байна. За ийхүү subscribe товчон дээр да subscribe хийснээр шинэ дугаарыг бас алддаггүй сонсох боломжтой. Мөн адил даунлоод хийх боломжтой байгаа. Тийм болохоор та бүхнийг энэ хүү хоёр аппликейшнийг ашиглаад сонсоорой гэж хүсэх байна. Бид нэр одоохондоо YouTube дээр подкаст оруулж байгаа хэдий ч бичлэг хараахан орж эхлэегүй. Туудахгүй та бүхэнд бас бичлэгтэйгээр хүрэхээр бас бэлдэж байна. За ингээд энэ хүү бичлэг хүлээн авч үзсэн танд баярлалаа. Шинэ Монгол подкасттай хамт байгаарай. Баярлалаа.